Хүмүүс нэг хоёр зүйлийг ингээ андуураад ах шиг үгүй яг нэг ад жаргал ярихлаар нэг нь болохоор ингээ таашаал ханамж нөгөөх нь болохоор яг жинхэнэ ад жаргал байгаа. Хүмүүсийн ингээ нөгөө ад жаргалыг тодорхойлж байгаа яриаг нь сонсохоор дандаа ингээ таашаал ханамж байгаа. Таашаал ханамж чинь болохоор би ингээ явж очиод зүгээр авчиж болдог зүйл байгаа байхгүй тий. Би очиод хоол худлаж аваад идчихэж болж байна. Тэ энэ бол таашаал ханамж. Би ингээд очиод нэг машин худлаж авч болж байна. Энэ бол ингээд таашаал ханамж болчиход байгаа. Гэтэ тэр нь ингээд дуусчдаг тий. Хэсэг хугацааны дараа. Нэг гоё уцтай боллоо. Нэг хэдэн хоног айгүй гоё нөхөөрөөд ингээд гоё явчлаа. Тэгсэн чинь хэдэн сарын дараа нөгөөх нь байхгүй. Яг хэв юм дээ. Өөд чинь тий. Тэр чинь ад жаргал биш байгаа байхгүй. Тий. Ад жаргал гэдэг зүйл чинь яг жинхэнэ тодорхойлолт нь арай өөр. Хэрэв би ад жаргалд хүрсэн байх юм бол магадгүй дахиж өөр юус ч хүсэхгүй шүү дээ. Тэгсэн чинь бид нэг ад жаргалыг болохоор одоо за би уцтай болчлоо, жаргалтай болчлоо гэсэн чинь сарын дараа нөгөө жаргал нь байхгүй. Сарын дараа ч хэдэн оны дараа нөгөө жаргал нь байхгүй болчиход байна. Тэгэхээр дахиад нөгөө мэдрэмжгээд арай өөр байдлаар хөөцөлдөг шүү дээ. Тэгэхээр тэд нар чи ерөөсөө ад жаргал биш. Тэд нар чи ерөнхийдөө таашаал ханамж болчиход байгаа байхгүй. Таашаал ханамж гэдэг зүйл чинь болохоор эхлэлтэй, төгсгөлтэй тэгээд ингээд дуусчдаг. Цаг хугацаатай төр зургийн зүйл байна. Төр зургийн ад жаргал.